Монголын хуульчдын холбоо өмгөөлөгчдийн холбооны гишүүд мэдээлэл хийж хуульчид өмгөөлөгчдөд одоо үйлчилж байгаа эрэг хуулийн орчинд хүний суур эрхэнд халтай, хүний эрхийг хамгаалан өмгөөл хийхэд бэрхшээл ихтэй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тиймээс шинжилгээний өрөөнд боловсруулагдсан шинээр өргөн баригдаж байгаа гэмтэргийн тухай болон бусад хуулийн төслүүдийг ус төржүүлэхгүйгээр дэмжих шаардлагатай байгааг онцоллоо. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж судлах шаардлагатай гэсэн Баянсэлэн гишүүний саналыг дэмжиж энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Говьлтай Баянхонгор аймагт цөөн тоогоор үлдсэн мазаалаг Монгол Улсын унган амьтан болохыг тогтоожээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай хуралдаж 5-7 ордын асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор Эрдэнэс 5-7 компани удирдлагууд байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгчээ. Хаалттай хуралдаан ширүүхэн болж байнгын хорооны гишүүдийн зүгээс 5-7 өр болоод одоогийн нөхцөл байдал цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар асуулт тодруулга авсан байна. Улсын хурлын төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Төр засгийг иргэдэд нээлттэй тунгалаг болгох иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс энэ оны 1-р улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин өмнөх улирлынхаас 2.3% өсжээ. Энэ нь орон сууцны зах зээл байрны нийлүүлэлт эрэлтэд давж чадахгүй байгаатай холбоотой ш нөгөө талаар барилгын салбар чэнжүүдийн оролцоо их байгааг харуулж байна гэж барилгачтай холбооны ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.